Closed doors, I'm a fool for your love. Орчин үеийн симпүүдийг яг үнэндээ эртний симпүүдийн чигчийн хурууны данд хүрэхгүй гэдгийг та мэдв үү? Миний хувьд бол фикшн дүрүүдээс үүнээс илүү зөв. Үнэнд симп ойрын хэдэн жилдээ гарч ирэхгүй хаа гэж итгэлтэй байна. За ямар ч бичлэгтээ орцгоё. 1800 гаруй жилийн өмнө Хятад 3 улсад хуваагдсан дайн үеэр нэг өвөө орон дээр өвчтөе хэвтэж байгаад хүүхдээ нэг хүсэл хийлээд үгдэг. Тэр нь юу вэ гэдгсэн. Дахиж төрхөл дайнгууд цаг үе төрмөр байна. Тэгэж хүсээд нүдээ нээсэн чинь 2 зомбитой таардаг юм байна. Тэгэл босож яваад би үхчихсэн бицтэй. Гэт гэрэлтэй газарт гарсан чинь л энэ тэмдгүү арга яс илдэг бусын альбангууд харагдлаа. Манай хүнч би тамд байгаа юм байна гэд ойлгоцсон. Тэгсэн үнэндээ мань нөхөр 1800 жилийн өмнө үхэхэд дахиж төрөхдөө өөрийнхөө залуугийнхаа төрхөөр орчин цагийн Шибуяд нэмээд сүнсний баяраар гараад ирж байгаа. Тэнд нь байсан хүмүүс л чи комед хуурсан юм уу? Ямар үнэмшилтэй болоо вэ? Энтергээд амрын дээд зэрэглэлийн текилад судахад нөгөөгийнх нь уугаад царайн сайх Улаанбаатарт ирлээ. Тэгсэн үнэндээ мань хүү орчин цагт нэрээ мөнхөлсөн хамгийн сууд стратегч гэгддэг Шокацу Кобе өөрийн биеэр байгаач орчин үед угаасаа өөрийгөө би тэргээ солиороод явж байжиг нөхдүүд олон байдаг штэ. Тэдний ил нэг гэж утсан юм байлгүй. Та нар ч бас интернет харж л уггүй байлгүй муусан тэнэглээ. Энэгтэй ямар урданд хэрүүлж байна. За уушлаарай. Тэгэд клубаар өгшөн гэд дагуулад явхад манай хүнж там бас л арай л чимээтэй юм аа гэд аль талтай өөрөн бодцсон. Тэгсэр нь ойлголцоо яваад идэгин. Тэгэд мэдээж дээр үед үгсэн элэнцгийнхэн чанга аригч энэ төр байх вдэ. Анх удаа л ийм чанга чимээ сонсож байгаагаас мэдэж чихээ дарна. Тэрийг нэг шар устай хүүхэн өөрийн дуулалтаар аваад манай комич нэг мэдсэн бүр дотор нь орцсон. Энэ голын ус мэд намайг живүүлэх ариун сайхан хоолой тэр тамийн дуушнаас гарч байна уу? Энтергээд миний нөгөө ихэнд яриадсэн симпрлд эхэлж байгаа. Тэгснэ манай шар устай охин тайснаас бууцсан намайг угаас ихэнд сонсоогүй. Гэт сэтгэлээр онцон сууж явахад манай ultimate simper очоод таны олог би үнэхээр биширлээ. Аргагүй тамийн дууч юм. За намайг илүү тамийн гүн рүү хөтлөн дагуулаач. Ухагсдын аримыг өдөрдөн би сүнсний дайнд ялалтыг байгуулмаар байна гэд бүр ёо дэм ой. Нөгөө охид нь тамийн яасан гинэ гэд байж байсан тус бааранд ажилдаг болж таарад ажилдаа туслах гэд манай комиш нөгөө анхны хоёртой баригдаад илүү ухаар явдаг л. Тэгсэн энд бартендер хөөхөн чамайг сонссон байгаа л үсттэй. Гэт тэрүүхэн тэндээ бас хурхан тайвшруулаас та. За тэгэд мэдээж ямар ч юм дуустдаг. Өглөө нар мандахтаа зэрэгцээд ажлаа дуусгачаад харж явхад мань хүн гудам нь унтаж байна. Бас болоогүй дайна зүудлээстэй. Яг орхиод явах гэж байхад нь ямар сайхан хоолой вэ гэд бүр стилсэн импресстэй. Энэ охинч тэгээд аргагүй ирэхэд гэртээ авчирад унтуулах шиг болж байгаа юм. Энэ охин л гэдэх юм. Нэр нь Эко байхгүй юу? Нэг мэдсэстэй шааж алдчихин штэ. Тэгэд манай коме босч ирээд тамийн дуучин гэдгсэн Эко уурлаад амигч нь аварч явах юун тамийн дуучин бэ? Тэр чигт нь үлдээсэн бол чи хөлдөж өгөхөөснөө мэдэж гин үү? Гэдгсэн чил коме тамд хөлдөж өгөх нь гинэ гэж шоолж байна. Тэгсэн л Эко энтхийг там гэж ямар чөтгөрн чихэн чи шивнэтх вэ? Гэт мань хүн хэсэг эргэн тойрноо харж байгаа толон дөөрийн тусгалаа харснаа залууг минь төрх. Энэ яадаг шитвэ гэдэл тэгнэ. Тэгсэн л энгийн тойлоогүй үсттэй. Гэт мань хүн ч өөрийнхөө суцыг барьж үзээд амьд байгаа гэдэгт итгэхээс өөр аргагүй байдалд орж байгаа. Тэгсэн чинь Лейко чамд утас хэтвж байхгүй яаж харих гэж байгаа. Гэдгээс ер нь мань хүн үнэхээр л орчин цагийн тухай юу ч мэдэхгүй гэдгийг илт болоод бичлэг дээр харагдаж байгаа шиг баах юм асуугаад эхэлнэ. Тэгснэл авяас гэдэг зүйлийг хүн авч төрдөг бус сурч бидээс суулгадаг гэж би боддог. Өөрийн сурсан зүйлсээ би таны төлөө л ашиглая гэж бодсон юм гэд Экогоор ажлын цагт болтол мэдэхгүй зүйлсээ заалахаар найрчгаж байгаа. Ер нь ийм уран яруу хэллэг хэрэгтэй юм байна. Хүн найраад амжилттай болох магадлал мангар бүтэмжтэй юм шиг санагдаад тах юм. Гэсэн чинь мань хүн Экогоос бүхэл бүтэн 4 цаг тасралтгүй асуулт асууснаа нэг мэдсэст блокчейн дээр асуусан юм чинь Экоч чи яг хээ юм бэ гэсэн хөөрхий ууг нь үнэл хэлж байгаа юм л та. Гэхдээ энэ Википедиа дээрч байна. Коме гэдэг нь штэ гэдэл тэглээ.
Тэгсэн мангар дээр үед хятадд төрсэн хүн японоор ярьж, бичиж, уншиж, ойлгоод байгааг нь хин нь гайхаад Эйкоч ажилд явах бэлтгэлээ хэрэгтэй байна гэд гараа явуучихна. Тэр үед Коме өөрийн түүхийг уншид гутарчихнаа. Яасан гэсэн өөрийнх нь байсан овог ялагдаад улс нь нэгдсэн ч удалгүй дахиж иргэний дан эдэр болоод бүрэн самарцсан байгаа байхгүй. Тэгэл таньдаг царай ач байхгүй өр ганцаараа сэтгэлээр унаад байж байтал тэрийг нь Эйко хараад ойлгосон бололтой гитараа бариад авна. Дуулаад эхлэхэд нь хайртай хүнээ гих дууг нь сонссон Коме хуучны нөхдөө бодож чимээгүй хөнөөлмөс туслуулж зогсноо. Гэхдээ эцтэй гэхэд орчин үеийн талаар юу ч мэдэхгүй нэгний хувьд ажил олох нь чухал гэд Эйког дагаж ажиллаж байсан бааранд нь ажилд орохоор явна. Тэгсэн л нэг мафийн толгойлагч үсээ аргашин гэлцэн нөхөрл өөрийгөө Коме гэж хуцаад байгаа нөхөр чи юу гэд уурж гарлаа. Яасан гэсэн энэ захирал нь Комегийн байсан үеийн 3 улсын түүхэнд нугасгүй. Тэгээд өөрийнх нь дуртай амиг доромжлоод байна гэж бодоод уурлаад байсан юм билээ. Гэхдээ ер нь хинч байсан уурлах нь ойлгомжтой л доо. Тэгээд Комегоос өөрийнх нь л мэдих асуултыг асуугаад нөгөөх нь ч яг өөрийн үннээр хариулаад хин нь уйлж гарлаа. Тэгсэн захирал нь дээр хэлсэнчлэн 3 улсын түүхэнд нугасгүй дуртай. Бүр амар дуртай. Хамт ярилцчих хүн олдохгүй мэддэг хүнийг ажилд авахар хайж байсан гээл бод. Тэгээд тэр хайж байгаа хэвээр яг тэр түүхийнх нь гол цөм Коме хурж ирээд асуудалгүй ажилд ороод захирал нь ч хөөрөөд бас тэр хүн дэндээ суудлаас өндөрлцүүлэх гэж байгаа байхгүй. Эйко Комег сургахаар болоод бүх гардаг коктейл үн өдргээд хилж өгөөд манай Эйко захиалга авч гүйцэхгүй байхад Коме дунд нь ёстол компу өргөж байгаа юм чинь. Тэгснэ чи гайгүй юу гэсэн цай хийхээс амархан байна гэж явдیں۔ Эртний хятадын цай үүнээс хэцүү гэж бодохоор бүр орчин үе төрсөндөө өөч баярлах шиг. Тэгэд захирал нь Эйког дуулцгаад ирээ. Би зогсож байгаад дуулуулна. Энэ үед яг л Эйког Коме даатгаж буй мэтэр хідэн үг солилцож дуусаад ажлын цаг нь дуусчихна. Гэхдээ мань хүн яагаад бодсон бүхний шууд хэлж ихтэх нь ангийн сүүл хэсэгт гардаг нь юу вэ гэсэн өөрийн бодсноо хэлж чадалгүй амиа өргсөн олон дайчдыг харсан учраас боломж байгаа дээр нь өөрийн сэтгэлийн үгийг бусдад хэлж бай гэсэн итгэл үнэмшлэл байсан юм билээ. Яг орчин үед дайн тулаан байхгүй ч хүний амьдралыг та харахгүй штэ. Хинч бай өнөөдөр инээж угаж маргааш үгсэн байхаг үгсэхгүй учраас боломж байгаа дээр нэгэндээ сайхан үгсийг гэлж хамт хиймээр байгаа зүйлээ хийгээд цаг зав гаргаж байвал харамсах нь арай бага байна ухаа гэдгийг та нартаа дайлимдуулж хэлмээр байна. Эйкоч ахлах сургуультай амиа орлохыг оролдоод галт тэрэгний зам руу орох гэж байхад нь одоогийн захирлан шүүрч аваад манай даалгавртаа дууч ирсэн байгаа. Үхэх зав байгуул тэрийг сонсцоход үхээрээ гэд анх удаа дуулах дуугаар хүнийг аврах хүсэлтэй болсон юм байна. Даанч орсон бүх шалгаруулалтаа унаад дуучин байхаа болио гэж сэтгэл зүйн шалаар нэг ухад Коме хэлж байгаа байхгүй. Танд өөрийн сэтгэлийг дуугаараа дамжуулан хүргэх чадвар байгаа. Тэрийг би бусдаж мэдрүүлмээр байна. Хэрвээ та болчих юм бол таны шүтэн бишрэг сэтгэлээр унаа гэд тэгтэн. Надад шүтэн бишрэгж байхгүй гэж хэлж дуусаагүй багт нь Коме энд байна. Таны дуу 3 удаа миний сэтгэлийг хөдөлгөж цээжинд минь галыг асаж намайг аварсан. Хэрвээ та ганцаараа чадахгүй бол би таны стратегч болъё. Таны мөрөөдөл юу вэ? Та надад тушаахад би өөрийн өчүүхэн мэдлэгийг ашиглан тэнгэр газрыг донслогож хамаагүй тушаалагт нь гүйцэтгэх болно гэд бүр ёо. Хаанаас нь ч харсан ultimate simp байгаа үстэй. Би лав амьдралдаа 5 жил аниме орчуулж 15-аас 16 жил аниме үзэж өдий наслахтаа ийм үг хэлж байгаа нэг ч хүн дүрстэй зүйлийг дэлгэцэн доторч амьдрал дээр ч харж байгаа үг гэдэл бод. Тэгээ сонс зүгүүд мэдээж догтлох гайхах зэрэгцэд нөгөө стратеги гэдэг үгнийх нь утгыг хүртэл хайж үзэж байгаа байхгүй. Тэгээд мань Коме захирлаасаа нэг бааранд болох өдрөлгийн тасалбар аваад Эйког дагуулад явлаа. Тухайн үедээ ер нь нэлээд давгүй нэр хүндтэй явж байгаа дуучнаас туршлага судлах юм гин. Дандаа л нэрийг нь хэлэхээ марччихдаг юм. Мия гэдэг юм байна шүү. Тоглолт дуусчаад Коме Эйко өөрөөр бол Кове комбо маань Мия дээр очлоо доо. Менежер нэгэ шүвээс шар нөхөрл танаа фэн гээд косплей хийсэн нөхөр байна гэдэл Миятай уулзлаа. Тэгэд Эйко өөрийгөө дуучин гэдгийг хэлэхэд нэг л харцсан нэвгүүрхэж ирээд менежертэйгээ шивнэлдэж байснаа. Удахгүй болох өөрийн оролцох өдрөлтөд дуулахаар болчихдөг юм байна. Тэгсэн хамгийн хогийн нь хулгайч чинь өөртөөгөө зэрэг Эйког дуулахаар болчихсон байдаг гоохгүй. Өөрөөр бол хинч мэдэхгүй дуучны бүх үзэгчийг нь хулгайлах амархан тактик гэх юм уу да. Тийм явцгүй.
Тэрийг нь Коме захирал хоёр нь мэдчихэж байгаа. Экож бүр хөөрөөд Комед анхны тушаалаа буулгаж байгаа нь юу вэ гэсэн миний тайзыг дүүрэг гэж байгаа. Ууг нь тоглоомоор хэлсэн гэдэг ч Комегийн хувьд л энэ мөчийг хүссэн хүлээж байсан юм байдаг юм да. За тэгээд тоглолтын өдөр нэрлээ. Тэгсэн л Миягийн тайз ихэндээ пик дүүрэн Эког хүн тоохгүй. Коме тэрүүхэн тэнд нэг хүмүүс дуух юм өгнө гэж хэлээд оруулж ирээд байгаа. Захирал нь тэрийг нь хараад уурлаад энэ муу хулхгүлгийг би мэдээд байсан юм аа. Дуусгаж чахад аландаа гэд байж байсан хүмүүс л юу вэ? Дахиад л 0-д ирчихлээ. Инээдтэй юм бэ гэдэл яваад байна гин шүү. Тэгэд гайхаад гараад харсан Экогийн тайзанд пик хүн. Тэгсэн л хүмүүс Эко дээр цугларсан гарахыг хүсээгүй биш. Гарч чадаагүй учраас юм гэн. Захирал бит хоёрын ирүү бүр мулт. Яасан гэсэн ингээнээр тайлбарлавал мань Комей дээр үед айлынхаа цэргүүдийг чулуун харуулын цамхаг ашиглаж төөрүүлээд гацааж байсан юм байна. Тэрийг орчин цагийн технологиг ашиглан энэ голдоо тайзтай өрөөнд хийсэн л гэсэн үг юм байна л да. Гэхдээ дан ганц мань Комегийн тактик байгаад нэмэргүй. Экогийн мундаг хоолой дээр нь нэмэгдээд давхрын бүх хүнийг тайзныхаа урд пикчихсэн гэсэн үг. Мэдээд санаа мот яван гатнаа гэж ойлгомжтой. Тайзан дээр нь хинч үлдээгүй хүмүүс нэг нэгнээ дагаад олон хүн шавсан газар л очин штэ. Ер нь бол. Өглөөнд тэгсэн манай Эког ширэглэхээр гарчихваа. Бас яав та гэсэн нэг шөнийн дотор 1000 гаруй дагагчтай болоо шоконд орчихсон байгаа байхгүй. Гэт тэгсэн энэ ердөө ихлэл. Хоёр дахь тоглолт нь хаана вэ гэвэл амьд хөгжмийн том фестивал дуулахар болсон байгаа юм. Яагаад вэ гэсэн чинь Коме Экогийн өмнөх тоглолтын бичлэгийг явуулаад орохоор болсон байдаг юм байна л да. Гол нь тэр бичлэгийг мань хүн энэ нэг ногоо уттай нөхрөөр янзлуулад Экогийн зургаар бартардсан байгаа байхгүй. Тэгсэн энэ удаад хамгийн захын шинэ хүмүүсийн л гардаг бүр үхэл хангалсан газар модны цаана нэмээд гарах болсон байгаа. Тэгээд тэр тайзных нь наан бас л адил цагт ер нь гол руугаа хавцаа. Одоо ганц дуугаар нэрд гарсан гэх юм уу да. Тэгээд Jet Jacket буюу минийхэр бол Gigi гэд хамтлаг гарах юм гин. Мэдээж Gigi дээр хүмүүс нь гацад Эко руу хүмүүс очихгүй байх магадлал бараг 100% гэхэд хэлсдэхгүй. Тэгэл бэлтгэл ажиллаа хийгээд явж байтал Жижигийн дуучин мэнжлэхээр ирнэ гэхэд үүнтэй зэрэгцэд гинэ техник асуудал гараад нөгөө ирсэн дуучин нь инээд алдаад яваад өглөө. Технигээ засах гээд манай Жижи ч овоо давгүй явж байгаад яг зарлал хийх гэсэн тэр үед нь модон дээр үлгэж үсэн гэрлэн гинэд дасаад техник нь засагдаад хамаг амтны анхаарлыг татаж авч байгаа. Болоогүй. Эко нэмж ойрлоод Жижигийн энэ фестивалийн карьер үнэхээр л Жижи болчихж байгаа байхгүй. Тэгсэн үзэгчд нь нөгөө олон танигдсан ганц дугуун дуул гэд тэгтэл манай хүн хоолойн цуцсан. Өөрдөө дуулнаа гэж хэлээд өөртөө хамаг үзэгчтэй хөөгөөд явуулчих байгаа юм да зайлвал. Комеж бүгдийг нь төлөвлөөд мэрэглээд даалж хаяд эцэг стратегтэй орё гэд тэнд байгаа хүмүүстээ хундаг зурулж эхлэв. Тэгсэн л манай Жижигийнхээ уулзахаар ирлээ. Булхаадсан, хүн хуурсан гэтэргээд хил ам хийгээд эхлэх үед нь Коме эрт үед мэдээ хүргэгчдэн үргэлж бидээ авч явдаг байсан хоолой тэлж өвчин намдаад юм гаргаж ирснээр луу гэд өглөө. Гэхдээ мэдээ сэжиглэлгүй л яах вэ? Тэгсэн л гişүүд нь ихэлж уугаад өвдөг дээрээ сөхөрж унаж байснаа л хоолон сайхан болчихлоо гэд дараараасаа босож ирээд дуучиндаа шахчихдаг юм байна. Хийх аргыг нь хүртэл өөр олон жортой интернетээр оруулчихсан байгаа бас хурхан те. Болж байгаа байхгүй. Тэгэл гарын үсгийг нь аваад сайхан эвтээ саллаа. Гэхдээ цаг үе нь өөр байсан бол мань 3-ын толгоогоор манай Коме тайз тахих байсан юм гинлээ шүү. Сонирхолж хэлэхэд. Эко дуусчаад бууж ирээд нөгөө хоёртой уулзаад зогсож байхад Комегийн энэ удаагийн жинхэнэ зорилго нь ил болж байгаа. Юу вэ гэсэн ер нь л хамгийн том гэсэн фестивалуудыг зохион байгуулдаг хүний хараанд Эког үртүүлж шууд мэрэгжлийн том тайзанаар гарах төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэ аниме маань гол шугамд орж байгаа юм да. Энэ гарч ирсэн Кулэ Берж дэлэхгүй ах уу Экод хоёр сонголтыг өгнө. Нэг нь энэ удаагийн шиг дунд зэргийн фестивал. Нөгөөх нь манай монголоор бол Playtime гэх юм уу? Зуны хамгийн том шоу наадам. Нэр нь Summer Sonia юм гин. Гэхдээ нэг юм байгаа. Жижигт нь бол шууд оржуулна. Summer Sonia-д нь орохын тулд нэг нийтлэл дээр заагдсан хугацаанд 100k лайк авсан байх ёстой гин. Гэсэн ч манай супер дупер менежертэй охин менежертэй итгээд Summer Sonia-д орохоор болоод хамтлагта рэпер нэмж авахар болоодох юм шүү дээ. Тэгсэн манай Коме нэг л бишээ. Энэ хоёр нь нөгөө 100k лайкасаа болоод унтаж чадахгүй хад Коме л энэ тентх хүмүүстэй нийлж ярихтаад алга болчиход байх юм. Экон хөөрхий зайлуул энд хичээгээд бэлтгэлээ хийгээд байдаг. Тэгсэн Комегийн шоу дадлгүйгээд болохгүй байх юм.
Тэгсэн л Эко амарч байгаа өдрөө комедир ирээд бүр хамт гараад явчихлаа шүү. Тэгсэн яг үнэндээ мань хүн хоосон шоудад байгаа биш. Хайж байгаа хүнийхээ талаарх мэдээллийг цуглуулад ч жинхэнэ ажил амжуулаад явж байсан бохоггүй. Тэгэд л гол нь энэ нэг жижигхэн нүдэн дугаараа хөх шаацсан туранхай доожууг харагдаж байгаа нөхөр байна. Рэп тулааны 3 удаагийн босон авраг юм байна. Гэхдээ тэгээд энэ тэнд харсан болгоно амандаа бовтонж үгэлж яваад тэрнээсээ болоод асуудалд орж байгаа. Одоо нэг жишээ гэхэд л энийг алиа үстэй нөхрөл ална гэдээ дайрахад өрсөлдөгч нь бас сонсож өссөн ах нь болох Сектопа Кунфу гэд нөхөр авраагүй бол алаалах байсан л гэж орж ирж байна. Тэгэд л амийг нь аварч хаад хэлж байна. Чи энэ тэнд очиж нөхөө ухаадалгүй надтай дахиад нэг үзчихье. Гэхдээ манай хүн л үгүйгээ дамсгаатаад бүр амь тавьчих шахнаа. Яагаад гэсэн зүгээр л гинт нэрд гараад дуртай зүйлийнхээ оргилд хүрчгээд тэндээсээ хит их санаа зовлоос үүдэлтэй ходоодны шарахтаа болоод тэр чигээр алга болцсон. Тэгэл дахиж өглөхгүй энэ төргээ шийдчихсэн хувцас угаах гээд угаалгын газар яваад орсон манай коме отоод хүлээж байхаа бас мэдлгүй дээ. Ядаж байтал нөгөө 3 улсын түүхийг нь энэ Кабе гэд нөхөрөө сайн мэднэ. Тэгэл хэсэг ярилцаж сууснаа манай комел цол гуншинганд бүтэн дуудаад Кабеч Сектопоос нь таныг хөлсөлсөн үү гэдгсэн коме тэр сайхан адуу байсан шүү. Би өөрөө морьсон ундаг. Юу ямар ч хамаагүй юм яриад явчихгүй. Ямар тааш тэгээ тэрүүхэн тэнд бас хурган рэп тулаан болно. Манай коме бас л солиорч нөхөр байлээ. Гэхдээ надад рэп гэхээс илүү майн шиг санагдсан. Кабайг олон янзаар хатгаж үзээд л үгээр химлээд бүр толгой дотор нь бараг түрээсгүй оршихна. Яг тэгээд оршдгийн даван дээр хариу үйлээд коме өөрсдийнх нь лаунжид болох рэп тулаанд ураад тэнд надтай өрсөлдөөд би дийлэх юм бол манай амтлагт ороо. Би ялагдвал нэг хүслэгч нь биелүүлж өгööхэд сална. Мэдээж тарих руу н ороод гараад ирсэн хүний үлдэх сэтгэл хүчтэй л байлгүй яах вэ? Кабе яваад очиж байгаа. Ороод уухам захиалаа суухт нь Экогийн дуулах дунд Кабегийн сурагч байхдаа сонсдог байсан дуу нь олж таарад бага насныхан дурсамжид умбуулчихлаа. Тэгээд л хэсэггүй хугацаанд мань хүн яаж фристайл хийж сурсан, яаж эхэлсэн тэр тухайга бодоод гидсэн өвдөд гарах гээд явж байхад бүүм. Гэрэл тусаад мань захирал хамаг цол гуншинтай зарлаад нөгөө талд нь коме хар шил идэрж үтсэн. Өөстө гэрэл цацаас амтан гарч ирсэн л дахиж тулаан хийхгүй гэж бол би аригч нь уншаад өгье. Рэп тулаанд орж байгаагүй ч би үг хэлний цэц булаалцахад ялагдны хизээч байхгүй гэдгсэн чинь Кабе шууд муухай арстаа хөөрцөн бандвэ гэд сүүл толгой холбож хэрэлдэхэр боллоо. За тэгээд нилээн хэсэг хэрэлдээд доор байсан хоёр хүн чинь тайзан дээр гарч алалцаад бүр санал асуулга явж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнцэж байгаа. Тэгэл тэнцсэн бол дахиад нэг раунд үргэлж хэрэг болно гинэ. Яасан ч дуустдаггүй юм, яасан ч урт юм. Ямар тааш тэгээд одоо энэ хэсгийн бичлэгийг та нар бол хараад ойлгож байгаа үстэй. Ер нь бол тэгээд рэп тулаан буюу одоо боловсон хэрүүл боловснооч хаттдөө. Ямар тааш хэрүүл болж байгааг л бодчихгүй те. Үнэхээр ярих малгуу олдохгүй. Тэгэд л амар хэрэлдэж байснаа гэнэт манай коме шүлэг уншиж явчихдээ. Тэгсэн л Кабе эргэн эрэлт хийхээ мэдэгдэж дуусгаад хамаг амтны дэмжлэгийг аваад нэг мэдсэн гिचнэ өвчин байхгүй. Арын өрөөнд дуулцаад ялагдсан ч гэсэн коме Кабег хамтлагтай авахыг гуйсан ч яг үнэндээ аамирэн болсон байдаг юм байна. Энэ ногоон цамцтай нөхрөөр дамжуулж Кабетай холбоотой бүх юмыг нь улын гарт судлуулад энэ бартрендрээрээ Кабегийн уух юмд гизний шархны эсрэг юм хийл гэж уулгаад Кабег бүрэн идгэж аваад тайзан дээр дахин гарах гэсэн хүслийг нь биелүүлээд юу ч мэдээгүй юм шиг хамтлагтай гуугаад оролцож байгаа байхгүй. Бүүм бүр ингээд тэ what the fuck really. За тэгээд яг сайхан албан ёсоор 100k лайк цуглуулах төслөө эглүүлэхээр болоод Кабе Сектопа Кунфутэй эцсээ үзээд Эко болохоор Японы нэлээд алдартай DJ Kidтэй уулзраа олох хэрэгтэй болдгоо. За Кабе яг өөрөө тэгс ингэсгээд нэг уулзраа олчих нь баг. Харин Эко комигоос 3 уут аваад эхлээд том цэлцэгнүүр авч ороод Kidтэй дуулахар боллоо. Тэгсэн л дуулуулж үзснээ чамд чи алга. Өөрийгөө олцоод иргэ хөөгө гаргачлаа шүү. Юу гэсэн утгатайг нь ойлгоогүй Эко ууралж явж байгаад комегийн өгсөн гудамж талбай ашиглах эрхийг ашиглаад санаандгүй цагдаа дээр асуудалтай болох гэж байсан охиныг авраад хамт дуулахар болов штэ. Кабеш нутаг буцаж өөрийнхөө үгэлдэг шалтгааныг олно гэд багын найз дээр очиж сайхан сэргэлт аваад Эко нөгөө гудманд таарсан охинтойгоо л дуулаад яг өөрийнхөөрөө дуулдаг болоод эхэллээ. Гэхдээ л дахиад хөөгдчихнө.
Сэтгэлээр унаад гарч ирэхдээ өндөр барилгын дээвэр дээр найзтайгаа гараад нэг юмыг олж мэдсэн юу вэ гэсэн хамт дуулаад зугаацаадтай сайхан нөхөрлөөд явж исэн найз нь яг үнэндээ Summer Soniod өрсөлдөж буй хамгийн яривхтай өрсөлдөгч нь болж таарна. Тэрийг мэдсэн Эйко найзынхаа төлөө гэж дуулаад өөрийгөө олоод Кидээр дуугаа бичүүлэхээр болоод гараад ирдэг юм байна. За Кабегийн хувьд гэх юм бол Сектопо Кунфу бууж өгснөөр Кабе дахин авраглаж Эйкоч хоолоогоо бүрэн бичүүлж дуусаад айлал талдаа өстө бэлтгэлийг хийх шиг болж байгаа. Гиснээс Гудамж таарсан охины хамтгийг Азалиа гэдэг шүү. Тэгсэн Азалиагийн ард байдаг продакшн нь Шибуяд гинтийн тоглолт хийж нөгөө постныхоо QR-ыг хүмүүсээр уншуулад лайк дарах юм бол мөнгө өгнө гэсэн аргаар 100k-га олох гэж явж байхад нь мангар өтгөн манан татаж таараа тэрийг нь өстө тултал нь ашиглана гэдэг чинь л болж байгаа. Эйко тэрээд төрүүлж Азалиагийн дууг шууд коверлаж дууснаа QR-а гаргаж ирээд бүх хүнийг даруулсан ч эцсийн дүндээ гэхэд за нэг 70 кадр гацаа жигнэсээ Азалиан гараад ирж байгаа. Эхний дуугаа дуусаад QR кодоо уншуулаарай гэд хэсэг аниргүй болоход манай хэрүүлийн бузар хил амаа билүүдэгч Кабе өстө дүүр их газаргүй болтон доош нь хийж тэнд байсан хамаг амтны зэвүү дургу хоёрыг зэрэг хөдөлгөөд зогсохгүй давхар анхаарлыг нь татаж аваад QR кодыг нь хуурамч гэж хүмүүсийн тархиг бүрэн эргүүлж хайж байгаа. Тэгжээж нэг юм лайкныхын тоог 98,000-аар гацаа чадна. Тэнд байсан бүх хүн дуу нэгтгэгээр бүр барьж идэхнэ гөлгөнөт чинь. Зайл гэд бүр орилж гарна. Гэтэл яах нь уух нь үйл явдал угаасаа ойлгомжтой болчихж байгаа шүү дээ. Эйко дуулах нь биш шүү дээ. Ямар дуугаа гэж үү? Мэдээж Кид дээр бичүүлсэн шин дуугаа дуулж хамаг амтны зүрх сэтгэл хүрч нөгөө 3 охиныг айл ир залгижлгүй яхав та. Хөөрхийн менежер л тэнд шин дуугаа цац. Үгүй бол залгууллаа. Гэд нөгөө өдрөгөө харсан алужаа уйлаа тэрвэрлчихсэн манай хүнч тавилантайгаа авилраад Эйко эцэст нь Summer Soniod орохоор болоод яг сайхан 100k лайк аваад дуусна гэж бодсон бол арай болоогүй. Яасан гэсэн энэ 3 охин буцаж амьд хөгжмөө тоглож эхлээд бичлэгийг нь тэр доор нь хийж янзлаад интернет тавьж юун 100k алужаа тэрийг холд авцсан сайхан явж явахт нь хүмүүс нь нэмж ирж цуглаад дахин тоглоулах гээд нэр үндийг нь улам өсгöd өгч байгаа. За ер нь тэгээд Азалиг менежертэй нь эвлүүлээд Эйко Summer Soniod орохоор болоод бүгд сайхан эвлэрэлтэй л дуусч байна да. Тэгээд энэ дээр одоо дүнэлт гэж юу гэж ярих вэ? Угаасаа л сайхан чийлтэй үзэхэд нэг доглуулад байхгүй. Гэхдээ бас нэг үүд ачихгүй. Миний дуртай төрлийн аниме гэх юм уу та. Гэхдээ ер нь бол манайхаа нэг юмыг яг энэ бичлэг дээр тайлбарлаад хэлж чинь. Chill pill гэдэг нь одоо юу гэдгийг те амар тийм нэг цус хөөргсөн ч юм уу. Тэ ингээд доглуулсан тим анименууд биш. Яг энэ шиг амар тийм нэх амар ингээд сүртэй те хөөргөд байхгүй ч гэсэн бас ингээд нэг үүд ачихгүйхан шиг тим анименуудыг явах тийм одоо цуврал маягийн юм бохгүй юу. Гэхдээ ер нь chill pill хэсэг явж байгаад өөр категори бол нэмэгдэх бах. Гэхдээ одоохондоо биш, ирээдүйд шүү. Одоохондоо бас арай болоогүй те chill pill бас нэг хитэн бичлэг ороотхог. За тэгээд мэдээж таалагдсан бол манайхан лайк болон subscribe дараарай. Хонхоо асаачвал манчкад нэхэл хэрэгтэй байдаг юм аа. Нэг иймэрхүү л байна да. Үзсэнд баярлалаа. Баяртай.